Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Цөмийн энергийн газрын хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр хэвлэлийн баг хурал зарлалаа. Тэрээр албаны нэрийн өмнөөс бус харин хувь сэтгүүлчийнхээ үүднээс өөрийн үзэл бодлоо илэрхийллээ. Тэрээр Цөмийн энергийн газар ажиллах явцдаа Цөмийн цахилгаан станц дэлхийн улс орнуудад болон байгаль дэлхийд ямар ач холбогдолтой болохыг судлаж үзээд ийхүү хэвлэлийнхэнд хандаг болсон байна. 1 сая тонн нүүрснээс гаргаж авах эрчим хүчийг ердөө 1 кг ураанаас гаргаж авдаг. Энэ бол хэн ч харсан энгийн ойлгомжтой бөгөөд хямд төсөр эрчим хүчний их усүр. Гэхдээ аюул гамшигыг нь Япон, Оросын улбаны улс гээд томоохон гүрнүүд амссан. Үр дагавар нь ингэж гарах тохиолдол байдаг ч гэсэн дэлхийд даяараа Цөмийн эрчим хүчийг ашиглахаа зогсоогоогүй. Тиймээс Монгол улс урааны нөөц баялаг ихтэй улс орны хувьд Цөмийн цахилгаан станцыг байгуулах нь зүйтэй гэж сэтгүүлч Жаргал сайхан үзэж байна. Сүүлийн 50 жилд одоо дэлхийн хүн ам 2.5-аар өсч нэгд хүнд ноогдох эрчим хүчний хэрэглээ 5 дахин өслөө, нийт эрчим хүчний хэрэглээ 12 дахин өслөө. Иймээс одоо атомын цахилгаан станцуудыг дэлхийн улс орнууд олноор барьж байна. Би энэ жишээ хэлье. Бүгд найрамдах Хятад ард улс манай өмнөд хөрш эрчим хүчний 26 реактор барьж 74-ийг барихаар төлөвлөж байна. Энтгэд 7-г барьж 56-г төлөвлөж, Оросын холбооны улс 10-ыг барьж 14-ийг төлөвлөж, Америкийн нэгдсэн улс 2-ыг барьж 13-ыг төлөвлөж, Япон 2-ыг барьж 3-ыг төлөвлөж, Солонгос 5-ыг барьж 6-ыг төлөвлөж байна. Ийм жишээг Франц, Англи, Канада зэрэг олон орны хувьд дурчж болно. Хөгжиж буй орнуудаас Вьетнам 2020 онд ашиглалтанд оруулах төсвөр 2000 мегаваттын хүчин чадалтай 2 Цөмийн станцыг нэгийн Оросын холбооны улстай нөгөөг нь Японы тусламжтайгаар барьж байна. Одоо сүүлийн үеийн Солонгос энтер хийж байгаа реакторууд бол гадны огт хүчин зүйл нөлөөлөхгүйгээр одоо бидний нэг хэрэгэлдэг компьютер бол нэг 2.5-ын хурдтай нэг тийм гигаваттын хурдтай байгаа шүү дээ. Тэрнээс сая 500 мянга дахин илүү тийм хурдтай компьютераар автоматлагдсан тийм тоноглогдлоор хийж яах гэж байна. Хүний одоо манайх нэг боддог шүү дээ. Нэг нөхөр очоод одоо согтуу нөхөр очоод нэг конав тарчвал сөнчхөл уу яах вэ гэдгийг юм айдсан шүү дээ. Одоо тийм байх болсон. Ямар ч хүний нөлөөлөхгүйгээр тийм системээр одоо дэлхийг хөгжиж байна. Бид нар тэгэхээр юу яаж нэгвэл нөгөө 1862 онд дизелийн бүтээс нь нөгөө л нэг дизелтэйгээ өнөөдөр хүртэл суугаад байгаа нь 21-р зууны Монголд бол эмгэнэлтэй санагдаж байгаа маа. За мөн тэрээр нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан уриалгыг жишээ татаж ярьлаа. Нэгдсэн үндэсний байгууллага 2050 он гэхэд дэлхийн улс гүрнүүдийг хүлэмжийн хийгээ 50%-аар багасгахыг уриалсан. Энэ нь нүүрс түлхээ зогсоож дулааны станцуудаа ашиглалтаас гаргахыг уриалж байгаа гэсэн үг гэж хэлж байна. Тиймээс Монгол улс нүүрсэндээ найдаж өдөр хоногийг өнгөрөх хэрэггүй, урааны баялгаа өөрсдөө бас хойч үедээ ашиглуулъя гэлээ.